Тэнд байхад янз янзын юм хэлээ. Тэгтээ тэгээд тэрийг маань өгдөг манай гэр бүлээ хайзаж харах боломжгүй те ашиглах боломжгүй байгаа талаас нэг юм хийгээд байгаагийн гол утгууч нь байхгүй байгаа юм санагдах те. Энд бол яг юм хийвэл манай гэр бүлийн хүртэл очиж үзэл хараад ашиглаж болдог. Тэвч бол ер нь багасаа л Америк явна гэж бодцоо. Тэгэл тэр үрэл те. Энэ надад амар гой санагдчихгүй ингээд кино мэн үзэнгүүтэл Нью-Йоркийн хотын төвд ингээл өндөр барилгууд тэг том бол энэ газар ажиллана гэж тэгж л боддог. Яг тэр бодсонд бол хүрсэн. Тэр нөгөө яг л хотын төвд ажиллал, хотын төвд амьдрал. Тэг яг ингээл та болчлоо. Одоо ингээл хансаа одоо Монголдо юм аймаар гэл. Тэг юу нэр. Банк ч юм болохоор нэгт мөнгө сайтай. Тийм болохоор технологийн шийдлээрээ илүү өндрөөр авчиж болдог. Тэгэхээр нөгөө юмаа хийх боломж нь илүү креатив байдлаар хийх боломжтой болчдөг. Тэгэнгүүт хийж байгаа юм нь бас нөгөө safe secure байдлаас нь илүү харж үзэх шаардлагатай болчдөг. Нэг үдлийн бас чаленж нөгөө талаас арай илүү креатив юм дээр ажиллах боломжтой болчихж байгаа. Тэгэл одоо энэ ч одоо хоёр дахь төсөл гэсэн үг шүү дээ. Тэгэхээр өөр янз янзын төслүүд дээр ороод өөрөөгөө бас нэг жоохон сойроод нэг өөр шин юм хийгээд явах боломжтой байдаг гэж харж байгаа байхгүй. Тэгэхгүй өөр компани дээр бол тэгэл үс нэг хийдэг юм хийгээл нөгөөдгөндөө таслуулаад явах гэж хараад өгдөө банк сонгосон. Дотлоо нэг төрх киоск байдаг шүү. Гол киоск гэдэг. Тэгэл нөгөө харилцах зайнаас бүртгэх гэдэг нэг хэсэг байгаа. Ер нь нөгөө нэг өмнөх төсөл дээр бол голцлон салбар дижиталчлах гэдэг, автоматжуулах гэдэг. Ерөнхийдөө бол яг нэг хийсэн юм бол ихтэй салбар дотор байгаа. Салбар дээр байгаа одоо нөгөө шин юм дэлгэц мэлгэц байвал тэгэл ерөнхийдөө манай баг хийсэн ажил байгаа л гэсэн. Миний бас нэг өөрийн боддог юм шүү дээ. За нэг систем ингэж ажиллах хэрэгтэй гэдэг ч. Тэ харилцагчийн гар дээр нэг ингэж хүрэх хэрэгтэй. Тэгмэд яг одоогийн миний позишн бол тэр боломжийг надад олгочдөг байхгүй. Тухайн системийн нэг бүрчлэлээр нэмэхэд ингээд дизайн хийж гаргаал те. За ингэж гарах юм байна. Ийм юм болох юм байна. Уртлагаатлал нь ингэж бие биентэйгээ харилцаа холбоотой ажиллах юм байна. Манай бус системүүд ингэж бие биентэйгээ холбогдох юм байна гэх юм уу. Тэр холбоо сүлбээг нь гараад өгчдөг те. Тэгээ хажуугаар нь бас одоо нөгөө карьераа эхлүүлж байгаа хөгжүүлэгч нар ч юм уу те. Тэд нартаа ингээл зааж өгвөл түр нэг string нэг ID өгдөг буцаад гэж юм руу. Тэгээ дөрөв юм хадгалсан байгаа. Тэгээд чи буцаагаад комплейнээ явуулахдаа ID-г нь л дамжуулна. Тэгмээ чи дундуур нэг drop time гаргаж ирэх. Лугаа ядус намайг ингээл анх код бичиж сурж байхдаа тусалж исэн хүмүүс байдаг те. Яг л тэр хүмүүсээс авч исэн тусламжаа би одоо эргэж өгж байгаа ч юм уу. Нэг тэр нь надад явахгүй таалагддаг. Мөн яг жоохон нөгөө том гус чөмрөөд ч юм болоод ч нөгөө амьдрал дээр буухтай дундаж авцсан буудаг гэж боддог байхгүй тий. Тэгэхээр яаж нэг юм том зорилго тавьсан юм бол бас төрнийхөө төлөө нэг жоохон хичээг явуулчлаар үлдэц ус байдаг гарт. Одоо ч юм их дуртай мэддэг шүү дээ. Тийм болохоор нэг тийм зоож моодох юм байхгүй. Яг хөө тэмцэл байгаа л хальтаа тий. Тэгтээ гэл ингээд өөрийнхөө төвшөнд яг хиймээр байгаа зүйлсээ хийгээл тэгээ арай өдрөх тусан жоохон энэ өөр маань чадварчсан арай сайжирч байгаа. Тэгэхээр надаас гарч байгаа одоо нэг бүтээл өч юм те. Тийм юм учраас арай дээрддэг байх гэж харддаг байхгүй. Тэгэл ингээл жил ирэх тусам яг нэг өмнө хийжсэн юм да хараад өө би энэ өч жоохон муу гэж тэгдэг ч юм уу. Одоо илүү сайжирч байна да гэл. Тэрийг хараад явах нь л надаа хангалттай хэвчээ.